2025 оны 4-р сарын 25-нд одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө Таиландын нэгэн түрээсийн жуулчдын байрладаг апартаментаас залуухан эмэгтэй хүний зэрэмдэглүүлсэн цогцос олдсон. Цогцсны эргэн тойронд дотор эрхтнүүдийг нь гаргаад шалаар нэг хөглөрлөөд хаячихсан байсан. Хэргийн газар очсон олон жил ажилласан туршлагатай цагдаа мөрдөгчд хүртэл тухайн нөхцөл байдлыг хараад дотор нь өгөрхөж зарим нь бүр бөөлжжсэн. Хамгийн түрүүнд цагдаа нар орон сууцны барилгын камерыг шалгахад өглөө үүрээр 6 цагийн үед чемодан барьсан нэгэн эрэгтэй яарч сандарсаар гарч яваа нь харааддаг. Үргэлжлүүлэн замын камеруудыг хөөж шалгасаар тухайн эрэгтэйг нисэх онгоцны буудлын дээрээс очиж саатуулсан. Энэ эрэгтэйг Фу Тонгюэн гэх бөгөөд Хятад улсын Хобе мужийн уугуул иргэн 42 настай гагнуурчин. За түүний амьдралын хэв маяг гэвэл яг л нэг хэвийн амьдралтай өглөө осоод ажилдаа яваад орой гэртээ ирээд унт нь ямар ч амралт ямар ч амьдралын баяр ёслол ахгүй яг л роботчиг явсаар 42 нас хүрч өөрийнхөө нэг л хэвийн амьдралаас залхаж эхэлсэн. Фугийн хувьд хин нэгэнтэй аль бие усны харилцаа үүсгэхийг хүсдэггүй. Зүгээр л түр зургийн харилцааг илүүд үздэг. Өөрийнхөө юу хүсэж байгааг, өөрийг нь юу аз жаргалтай болгохыг ч ойлгодоггүй. За гэтэл нэг өдөр найз нь түүнд Таиланд руу явах групп аяллалын талаар мэдээ дуулгасан. Энэ талаар сонссон Фуд их л сонирхолтой санагдаад магадгүй энэ аялал өөрийг нь амьд байгааг мэдрүүлэх боломж байж магадгүй гэж бодсон. За ингээд энэ аяллаараа яваад Фугийн хувьд нүд нь нээгдэх шиг болсон. За Таиландын далайн эрэг, гудамжны хоол, шөнийн зах гээд өөрийнх нь төрж өссөн хүүбэ эмүүчтэй харьцуулахад эрх чөлөө 6 цэнгэлийг утгаар нь мэдэрсэн. Аялал дуусч нутагтаа эргэж очисон Фугийн хувьд нөгөө л нэг хэвийн амьдрал нь нутаггүй санагдаж мөнгөө цуглуулад дахин ганцаараа Таиландд очисон. Энэ хоёр дахь удаагийн ганцаараа аялах аялал нь түнд бүр илүү гайхалтай байсан. Ямар ч цагийн хуваар олон хүнийг дагалдаж явах шаардлагагүй өөрийн дураар эрх чөлөөтэй хаашаа чамаагүй явж хүссэн зүйлээ идэж аялах нь түүний амьдралд дутагдж байсан зүйл гэдгийг Фу ойлгосон. Ингээд 2025 оны 4-р сард 3 дахь удаага Таиландд ирсэн. Энэ 3 дахь аяллахын үеэр Фу Воронон Панача гэх трансгендер эмэгтэйтэй танилцсан. За тухайн эмэгтэйг ихэнх хүмүүс нөөт гэж дууддаг. 25 настай, урт хар үстэй, үзэсгэлэнтэй, амьдралд нь тохиолдсон асуудал сорилт бэрхшээлүүдийг аль хэдийнэ даван туулаад гарчихсан. Яг л өөрийнхөө хүслээр жинхэнэ эмэгтэй хүн болоод амьдарч исэн. Нөөтийн хувьд 4 жилийн өмнө гэрийнхэнтэйгээ зөвшөлдсөөд Тайванд ажиллангаа хятад хэл сурахаар болсон. Энэ нь ч их зоримог оновчтой алхам байж нөөт 2 жилийн дотор гэхэд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг болчихсон. Бас мөнгөч цугтуулж чадсан. Тайванд байх 2 жилийн хугацаагаа дуусгаад нөөт Таиландын Паттаяд нүүж ирсэн. За эцэг их нь ойр ойрхон түн дээр зочилж ирдэг. Нөөтийн хувьд Таиландын хөл хөдөлгөөн ихтэй далайн эргийн хотод амьдралаа босгохын хажуугаар ар гэрээ тийжээдэг, ойр ойрхон мөнгө явуулж тэднийг халамжилдаг. Нөөтийн хувьд трансгендер хүн мөрөөдөж, өсөн живжиж, утга учиртай амьдралыг бий болгож чадна гэдгийн амьд жишээ үлгэр дуурайлсан. Жирийн л нэг өдөр Паттаягийн далайн эрэг дээр Фу Тонгюэн өөрийнхөөрөө өдрийг өнгөрүүлж усан цэлж хоол идэж яваад нөөтийг анхаарсан. За нөөтийг анх харахад бол сүүдэрт усны хувцастай ганцаараа сууж исэн. Фу дотроо өөрийг нь тоох төвшний эмэгтэй биш байхаа гэж бодоод харж идэл нөөт Фу хоёрын хаарц тулгарч бүсгүй түүн рүү инээмсэглсэн. Энэ үед Фу өөрт нь боломж байгаа юм байна гэдгийг ойлгож түүнтэй танилцахаар шийдсэн. Ингээд Фу нөөт дээр явж очоод баг зэргийн яриа өрнүүлж тэдний яриач хоорондоо нийцэж WeChat-аа солилцдог. Дараагийн өдрүүдэд тэдний мессежүүд нь улам сэтгэнсэн, болзоо маягийн шинжтэй олж шинхэн төрсөн мэдрэмж, эрх чөлөө, өөртөө итгэлтэй байдалтай хөтлөгдсөн Фу нөөтийг өөрийнх нь түрээсэлсэн апартаментад уулзаж оройг хамт өнгөрөхийг санал болгодог. За энэ өдөр бол 2025 оны 4-р сарын 25-ны орой 9 цагийн үед нөөт уулзахыг бол зөвшөөрсөн. За гэхдээ 8,000 баат буюу 240 орчим долларыг өөрт нь өгөхийг хүссэн. Фүүч зөвшөөрч тэр даруй шилжүүлсэн. Нөөтийг ирэхээс өмнө дэлгүүр орж романтик үдшиж зориулсан зүйлс авахын оронд хайж, дүрс бичлэгийн хальс болон гялгарууд худалдаж авсан. Дараа нь цагдаа нар яагаад ийм зүйл авсан юм бэ гэж асуухад бол өөрийгөө хамгаалах зорилгоор гэж хэлэхэд бод хинч итгээгүй. За нөөтийг ирэхээс өмнө урьдчилж муу юм хийхээр төлөвлөөд бэлтэж байгаа нь ах гэж бол таамаглаж байна. Удалгүй нөөт байранд нэрээд лоббид нь хүлээж авахад Фүүч ирсэн.
тэд гар гараасаа хөтлөлцөн өрөөрөө алхдаг. Гаднаас нь харахад жирийн л хосуужийг харагдаж ийсэн ч дотогш ормогцоо Фүү өөрийгөө барьж дийлэлгүй нөөтийг үнсгэхэд эмэгтэй холдож зай барихт нь оройг хамт өнгөрөөнө гэж $240 төлсөн Фүүгийн дургу хүрч мөнгийг буцааж өгөхийг шаардсан. За нөөт ч гэсэн эргүүлж өгөхийг хүсээгүй. За үүнээс олж тэд маргалдаж Фүү нөөт рүү дайрч алгадаж үстэж цохиж за нөөт ч зөрүүлж мөчөөгөө өгүүлгүй самардаж ноцолдоод нүүрлүү нөшөөлөж шүдийг нь хугалсан. Энэ үед олон жил аз жаргал баяр хөөр амьдралын зорилгогүй өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ ойлгоогүй олоогүй яваа Фүүд харгис хэрцгий мэдрэмж төрж ухасхийн нөөтийг дарж унгаад цээжин дээр нь өвдгөлж агаад хоолойг нь боож эхэлдэг. Нөөт ч энэ үед амьсгалахаа болсон. Бүсгүйн амьгүй болсон биеийг хараад Фүүд урд өмнө нь төрж байгаагүй сайхан мэдрэмж төрж энэ мэдрэмжиндээ өдөөгдөж бүр илүү адын бодол төрсөн. За яагаад үргэлжлүүлж жоохон тоглож болохгүй гэж бодоод цогцыг нь угаалгын өрөөнд чирч оруулан дис дараатаагаар зэрэмдэглэж эхэлсэн. Эхлээд цээж олон гизийг нь нээж зүрх хөхнийх нь имплантыг гаргаж аваад угаалгын өрөөний шалан дээр үрж тавьдаг. Фүү энэ аимшигтай үйлдэлээ би тоглож байхдаа тоглож дууссаныхаа дараа гэх мэтээр ярьж исэн. Эмэгтэйн биеийг зэрэмдэглэж дуусаад ядраад юу ч олоогүй юм шиг унтаж амарсан. Хэдэн цагийн дараа сэрж нотлох баримтыг устгах, хэргийн газрыг цэвэрлэх ажилдаа ороод үргэлжлүүлэн хятад руу нисэх тийзээ захиалж ачаага бэлдээд таксид удаад гараа явсан. За ингээд онгоцны буудлын руу яваад очсон ч гэсэн тэндээ баригдсан. Өөрийгөө төгс гэмт хэрэг үйлцэн гэж бодоод явсан ч гэсэн өнгөрсөн шөнө 2 цагийн үед үүдэнд ажиллаж исэн үйлчлэгч эмэгтэй нөөт тэр хоёрын маргалдахыг сонссон байдаг. Маргаан үргэлжилж удалгүй эмэгтэй хүний цөхөрсөн хоолоогоор намайг битгий өвтгөөч, намайг явуулаач гуй гэж орилон дараа нь чанга чимээ гарч хаалгыг нь хин нэгэн дахин мөргөж зохиж байгаа мэт дуу чимээ бараг бүтэн цаг үргэлжилсэн. Апартментын ажилчид энэ бүхнийг сонссон ч зүгээр л хосуудын маргаан гэж бодоод тоолгүй орхиж хөөхий бүсгүйд хинч туслаагүй. Үйлчлэгч эмэгтэй ч ямар нэг таагүй зүйл олоод байгааг мэдсэн ч цааш нь мэдээлэл их үү яах уу гэж эргэлзээр агаад тэр шөнө дуусч өглөө нь менежертэй сонссон зүйлээ хэлээд Фүүгийн өрөөний хаалгыг тогшоход хинч хариу өгөөгүй. Харин хаалга нь төгжээгүй байсан. За явж ороод хартал ихэндээ юу ч харагдаагүй, ямар ч цус, эмх замраагүй байдал, ямар нэгэн гэмт хэрэг болсон ямар ч шинжгүй харагдсан. За ингээд угаалгын өрөөнд лөө шаагаад ортол амьдралдаа хизээч мартахгүй аимшигтай зүйл харсан нь нөөтийн зэрэмдэглүүлсэн бий. Үйлчлэгч эмэгтэй айж цочирдон орилж тэнд исэн хүмүүст мэдэгдэж цагдаа дуудснаар хэрэгтэн хятад руу зүгтахаас өмнө амжиж барьж чадсан. Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд 4 сарын 26-ны өглөөний 10 цаг болж исэн. Нөхцөл байдлыг харсан бас шүүхийн шинжээч эмч нар хэвлийн хүндэд нь хийгдсэн зүсэлтийг нь ажиглаж байхдаа нэг аимшигтай зүйлийг мэдсэн нь нөөт энэ бүх зүйлийг амьд байхдаа мэдэрсэн байсан. Тэгэхээр нас орохоос нь өмнө зэрэмдэглэж эхэлсэн гэсэн үг. За ингээд дотор эргэтнүүдийг нь цуглуулж явахдаа бас нэг хачирхалтай зүйл нь гэвэл тал уушгийн хайгаад болоогүй. Өрөөнд нэгжлэг хийсэн цагдаа нар хайч, уут, хутга зэрэг хэргийн нотлох баримтуудыг олсон. Эхлээд мөрдөгчд энэ хэргийн сэдлийг нь хүний эд эрхтний 8-атай холбоотой байж болцсогүй гэж үзэж байгаад хяналтын камерын бичлэгийг үзээд бодол нь өөрчлөгдсөн. Өглөөний 6 цагийн бичлэгт Фүү Тонгюэн барилгаас яарч сандарсан байдалтай гартаа чемодан барин явж байгааг бичсэн байдаг. Цагдаа нар түүний хөдөлгөөн чиглэлийг нь маш нарийн мөрдөж барьж авсан. Фүү Chinese Eastern Airlines-ийн онгоцоор көмийн орох нислэг захиалсан байсан. Эмэгтэй цогцос олсноос хойш 24 цагч бололгүй 26-ныхаа өдрийн 1 цаг 45 минутанд цагаачлын албаны хүмүүс Фүүг барьсан. Баригдах үедээ Фүүгийн нүүрэнд битүү маачсан шарх олсон байсан нь нөөтийн хэр их хүчтэй эсэргүүцэж амьд тэмцэлтэн нь харагдаж байгаа. Эхлээд Фүү өөрийгөө ямар ч алгалагд холбоогүй та нарын яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна гэх мэтээр мэдэн бодулж гэмгүй хүний дүүрд орсон ч мөрдөгчд гарцгүй нотлох баримт, камерын бичлэг, нөөттэй харилцсан чат зэргийг нь үзүүлэхэд Фүү аргагүй өрхөнд хүлээн зөвшөөрч болсон зүйлсийг хийсэн нь нөөтийг үнсгэд өөрөөс нь татгалцсны дараа хоорондоо ноцолцсон
орсон. За энэ үед Фүүгийн шүд нь хугарч уурандаа бүсгүйг боож алсан. Эмэгтэйн амьгүй биеийг хараад айдас догтлол мэдэрч сэтгэл нь хөөрсөн. Биеийн дотор нь яг юу байгаа бол гэж би зүгээр л сонирхсон. Кинон дээр гардаг шиг байдаг болов уу гэж бодоод биеийг нээж үзэхээр шийдсэн гих мэтэр жихүүц хүрмээр зүйлсийг ярьсан. Фүү өөрийн хийсэн үйлдэлүүдээ телевизийн драмуудаас хидл авсан гэж мэдүүлж түүний биеийг тоглоом шиг оролдож үзэхийг хүссэн гэж хэлсэн. Алга болсон уушигны талаар асуухад түүний хариултууд хоорондоо хавцалтахгүй байсан. Ихэнх мэдээлэлд уушгийг нь аваагүй зөвхөн зүрхийг нь авсан гэж хэлсэн ч өөр зарим мэдээллүүдэд Фүү алга болсон уушгийг нь эзнээ хүлээн зөвшөөрсөн гэсэн байсан. Хэрвээ үнэн бол энэ хэрэг зүгээр нэг хүн амины хэрэгээс давж цогцос зэрэмдэглэсэн төвшнээс ч илүү хүн эзэн гэмт хэрэгт тооцогдох ноцтой хэрэг болж хувирна. Энэ мэдүүлгийн дараа цагдаа нарын хамгийн ихэнд с ижиглэж байсан эд эрхтний 8-1 хэрэг биш бүр ч илүү дор зүгээр л догдлол сэтгэл хөөрөл амьдралдаа шин зүйлийг туршиж үзэх гэж уйлдсан хүн амины хэрэг байсан. Энэ хэрэг ил болсноор Таиланд даяараа цочролд орж Таиландын соёлыг хайрладаг гэж өөрийгөө хэлдэг. Энэ улсад өөрийгөө аюулгүй эрх чөлөөтэй мэдэрч исэн Фүү Тонгюэн тэрхүү эрх чөлөөгөө үгээр хэлшгүй аимшигт хэрэг үлдэх зөвшөөрөл мэт ашигласан. Цагдаагийн дахин үзүүлэн буюу гэмт хэрэгтэн хэргийг хэрхэн үйлдснээ хэргийн газар очиж биеэр үзүүлэх үзүүлбэрийн үеэр нөөтийн аав Фүү Тонгюэнийг зохиож дараа нь уйг гашууд автаж уйлсаар ухаан алдаж унсан. Ээж нь тэдний охиныг амьдралыг нь сүрүүлж үгүй хийсэн Фүүг харааж зөвхөн хашгирсаар байсан. Эцэг их нь бид охиноо алдсандаа одоо ч итгэж чадахгүй байх хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгч охиныхоо тухай ярихдаа хоолоо зангирч үргэлжлүүлж чадаагүй. Гэвч эцэг эхийнхэн зовлон үүгээр дуусаагүй нийгмийн сүлжээнд талигач охиныг буруутгаж бүр үхлэн зүй ёсных байсан мэтээр бичсэн пост сэтгэлдлүүд гарч эхэлсэн. Фүү Тонгюэнийг олон улсын хэмжээнд хүн амины хэрэг болон хулгайн хэрэгт буруутгаж барьцаагаар суллагдах хүсэлт нь татгалцсан бөгөөд шүүхэд хүргээгдэхдээ маш өндөр хамгаалалт дор дуулага сум нэвтэрдгүй хантааз өмсүүлэн шилжүүлсэн. Учир нь талигаачийн гэр бүл болон уур хилэндээ автсан иргэдээс өшөө авах аюул гарч болзошгүй гэж үзсэн. Нөөтийн амиа алдсан хэрэг Таиландад трансгендер хүмүүс ялангуяа биеийн үнэлэх салбарт ажилладаг хүмүүс хэр эмзэг хамгаалалтгүй байгааг ил олгож байгаа. Биеийн үнэлтийг гэмт хэрэгт тооцдог хууль тогтоомж нь альва зүйл буруугаар эргэх үед хандах газаргүй үлдээдэг. Мөн энэ хэрэг хятад жуулчдыг Таиланд руу визгүй нэвтрэх бодлогыг эргэж харах шаардлага байгаа талаар ард иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Одоогийн байдлаар шүүх хуралтай холбоотой шинэ мэдээлэл гараагүй. Хэрэг Таиландын шүүхийн тогтолцооны дагуу шат дараатаагаар явагдаж байгаа. Эцэг их нь цаадаар авах ялыг сэргээж Фүү Тонгюэнд оногдуулах нь зүй ёсны шийтгэл юм а гэж тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм байна. Өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.